За би цэвэрхэн хостел буусан байгаа. Би өмнө яг ийм хостелыг интернетээс харж байсан. Яг ийм хостелыг бууж үзчихсэн гэж бодоод ирсэн. Тэгээ энэ хотын төвд яг нэг ийм хостел байгаамаа. За энд ийм ундааны машинтай, энд вич хатаамшуулаад ундаа авчиж болно. За энд болохоор гарнуур ялчаар сой зэнтэр зард юм байлаа. Аяга байна, чипс энтер байна. За энэ ширээнд хүмүүс компьютероо саагаад сууж болно, тэр саагуур сууж байна. Хүмүүс копигаа ууж болно. Тэргээр энд хоолны ширээ юм шиг байгаа. Пэйжинг юм аалаа. За энэ копины машин байна. Халуус байна. За ресепшн цуд. Эндээ болохоор юм номын сантай. Аяга олон ном байна. Хөргөчүүд байна. За амралтын өрөөрөө орж үзүүлээ. Эндээ аксестэй амшуулаад хаалгаар орчин. За ийшээ. За энэ өөрөө утасны шүүгтэй. Хүн болгоныг шүүгтэй. За энэ даруйд суугаас нь тавч хийчихдээ юм байлээ. За ингээд хүн болгон орохтой карта амшуулаад орчихно. За яг унтлахын хэсгийг би танилцуулъя. За энэ дээр аксес амшуулаад орчдөг. За оронгот ийм байгаа. Өрхөндөө ийм төшлөгтэй. Тэндээ зурагттай. Энд нэг юм хийждэг нэлээд зайтай. Энэ дээр болохоор хэрэгтэй утсан буцаа тавьчихдаг. Ийм хөрхэн тавир гаргаад өгсөн өлгүүр байна. За эндээс болохоор ингээд тоочтой гэрлээ. Энийг дарахаар энэ дээр нэг юм гэрэлтэй. Ингээ унтарчин. Энд болохоор нэг юм гэрэлтэй юм байлээ. Энэс ингээ унтарчин. Газ чин. Тэргээр телевизраасаа нөгөө телевизраасаа чин. Ингээд энэ телевизраас чих хэвчээ. За энэ дээр болохоор ингээд цэцэг цэнгэлчин USB орттой. Тэгээ нэг нийтээр нагарчлалтай шийдэд өгсөн. Шүнөө сайхан агаартай юм билээ. За нэг юм хостелтой орсон юм аа. Энэ нэр хоногийн 13 доллар. Төгрөгөөр шилжүүлэх юм бол нэг 40 мянга 50 мянгаар хүрэхгүй. Ингээм 2 давхартай. Ингээ 2 давхрынхаа нумаас шатараа гарчдаг. Ийм хостел их зүгээр юм билээ. Энэ ингээд аюу олон байрлж болж байгаа. Тийшээ болохоор 0 дүүш байдаг.